Эх оронч шударгын дүр эсгсэн хүн та эргэн бүрт баялагийг нь эзэмшүүлэх ажлын хүрээнд өөрийн хувь нэмрээ оруулж алдаагаа засна уу? Монгол улсын хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж миний бие энэхүү тангарагасаа няцуул хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Түүний төр ард түмний өмнө өргөсөн тангараг дүр эсгэлт байсан ажээ. Монголчууд ялна, хөг Монгол ялна. Монгол улсын ерөнхийлөгч асан улсын хурлын гишүүн Халтмаагийн Баттулга ард түмний байгалийн баялаг хумсалж харьд худалдсан асуудал улсын хурлын чуулганы танхимд шуугиан дэгдэв. Үндэсний баялагын сангаа иргэддээ авчирээ 34-өөс 50% авъя гэд манай одоо төрийн тэргүүн байсан Баттулга ерөнхийлөгч яриа явж байгаа. Үгээрээ биш үйлдэлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тэр хүнийх нь нэр нь тэр биржийн сайтн дээр явж л идэг юм билээ шүү дээ. Энэ хүмүүс нь нийлээд энэ стратегийн хамгийн том ордыг хулгай хийгээд автсан. Тэгээс учрал сайдын яриад байгаа юм бол зөв шүү дээ. Үнэн багхгүй. Тантай нэр холбогддог тэр төгрөг нуурын ордыг одоо бид ярих цаг бас ирсэн. Төгрөг нуурын орд. Төгрөг нуурын бүлэг орд нь стратегийн 39 ордоос 2 дугаарт ирмэлэгддэг 5 толгойн бүлэг ордын 50%-тай тэнцэх орд юм. Монгол улсын татвар төлөгчдийн мөнгөөр төр 1989 он хүртэл хайгуул хийж төгрөг нуур орд нь 3.1 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй гэж тогтоогдсон байдаг. Төгрөг нуурын орд газар нь 20-оос 30 км газарт сунаж тогтсон буюу Улаанбаатар хотын баруун цэгээс зүүн цэг 22-ын товчооноос Баянзүрхийн товчоо хүртэлх газартай тэнцэх хэмжээний том гэсэн үг. Баримт сөхвөл Баттулга өөрийн үүсгэн байгуулсан Камекс компаниараа дамжуулан ордыг худалдаж авсан үн 1.3 сая Америк доллар. Гадаадынханд худалдсан үн 250 сая Америк доллар. 2008 онд төгрөг нуурын бүлэг орд нь 6.2 тэрбум доллараар үнэлэгдэх байжээ. Төгрөг нуурын ордын нөөц өнөөгийн ханшаар 90 тэрбум доллар. Байрлал Улаанбаатар хотоос 130 км зайд. 90 тэрбум гэдэг Монгол нэг хүн бүрд нь хувааж үзвэл 25 мянган доллар гэсэн үг. Харин энэ хэмжээний баялаг хэрхэн яаж хятадуудад шилжсэнийг эсхэмжилсэнийг одоо хүргэв. 2004 онд Халтмаагийн Баттулга улсын хурлын гишүүн болсныхоо дараа 2006 онд Камекс компаниг үүсгэн байгуулж гүйцэтгэх захирлаар нь өөрийн хамаарал бүх хийхэд болох бат сүхийг бүртгүүлсэн байна. Улмаар төгрөг нуурын энержи компани буюу төгрөг нуурын ордыг эзэмшигч компаниг 1.3 сая доллараар Камекс компанидаа худалдаа авсан байна. Түүний дараагийн үйлдэл нь Камекс буюу төгрөг нуурын ордыг эзэмших болсон энэ компани 54.5%-ийг өөрийн бизнесийн хамтрагч гэр бүлийн найзууд болох Сингапурын иргэн Танка Хок, Яо Чу Лонг, Хятадын иргэн Денис Лим нарыг төгрөг нуурын ордыг эзэмшиж байгаа Камекс компани 54.5%-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байна. Улмаар Камекс компаниг Сингапурт бүртгэлтэй Central Asian Mineral Exploration PTE компанид 2007 онд шилжүүлсэн байна. За, ийхүү уул мөрөө баллах түүний үйлдэлүүд үргэлжилсэн. Дараагийн үйлдэл нь Well Delight Holding Limited гэх их Британий Виржиний арлуудад бүртгэлтэй компанид шилжүүлэг хийсэн. За, энэ бүгдийн эцэст дараагийн үйлдэлийг хийсэн буюу Кайманы арлуудын Minhin Waters Holding Limited буюу Хонконгийн хөрөнгийн биржилд бүртгэлтэй компанид 250 сая ам.доллараар зарсан байна. Буюу анх 1.3 сая доллараар худалдан авсан төгрөг нуурын ордыг 250 сая доллараар харийнханд худалдаж Хятадын өмч болгосон түүх юм. Энэ үйлдэл өөрөө эрүүгийн хуулийн хариуцлага хүлээх зохицуулалттай бөгөөд зохион байгуулалттай гэмт хэрэг баялагын хулгай. Одоо нар түмэд бол хөшиг болгоод ухрахтарах хэрэгтэй. Баялагтайгаа холбоотой төрөлхтний асуудалд дандаа тэгээд томчууд нь оролцсон тий. Тэгээд ард иргэдэд оногдсон юм юу ч байхгүй. Буцааж авах хэрэгтэй шүү дээ. Бусд нь ядуу амьдрал, хэдэр баян амьдрал. Бухимдалгүй явах юм чи бүр айгүй олон жил болж шүү дээ чинь. Нэрээ бухимдал хөржлөө байл да. Яг тиймэрхүү асуудал дээр бол. Гэхдээ яаж бухимдахгүй вэ? 192.3 дахин нугалсан үнээр худалдан борлуулж цөм байжиж чадав.
Одоогоос яг 4 жилийн өмнө лайв телевизийн факт чек нэвтрүүлгийн багийнхан яг энэ асуудлыг хөндөж байсан байна. Тухайн үед төдийлөн олонний анхаарлыг татаагүй хэдий ч өнөөдөр халуун сэдв болсон шалтгаан нь үндэсний баялагын сангийн хуультай холбоотой. Хэрвээ харьд алдсан олон арван орд эх орондоо байсан бол бид ганцхан 5-7 ордын ноогдол ашиг яриад зогсохгүй зөвхөн төгрөг нуурын ордоос гэхэд ашиглалтын хугацаанд хүн бүр $25,000 ашиг хүртэх боломжтой байсан гэдэг асуудал. Иймээс энэ асуудал жишээ болон олонний анхаарлыг татж байгаа юм. Монгол төрийн тэргүүн байсан хүн үгээрээ биш үйлдэлээрээ энэ ажлыг бас хийж харуулаасаа гэж би бодож байна. Итгэж найдаж ард түмэн харж байгаа. Ийм Монгол дээр байгаа 138,000 төгрөг. Энэ мөнгийг яаж нэмэгдүүлэх вэ гэж энэ ажлын хэсэг өгүүлээ үзэж байна. Зөвхөн ганц энэ ордын нийт үн цэнийг тооцож үзвэл Монгол улсын нэг иргэнд $25,000 буюу Монгол мөнгөөр 87,500,000 төгрөг ногдох юм. Нэг өрх 5 ам бүлтэй гэж тооцвол $125,000 буюу 437,500,000 төгрөг байх боломжтой. Энэ бол Монгол гэр бүл бүрийн мөрөөдөл 3-аас 4 өрөө байр гэсэн үг. Орон сууцаар бол байрныхын орд дээрээс бидний нэрийг хасаад хятадуудад 192.3 дахин нуглаа зарчихсан гэсэн үг. Энэ бол Улсын хурлын 2007 оны тогтоол. Энд дурдсанаар төгрөг нуурын хүрэн үрсний ордыг стратегийн ордод хамруулахын тулд нөөцийг тогтоогоод улсын хурлд мэдүүлсүгэ хэмээн засгийн газар даалгасан байна. Гэвч нөөц тодорхойгүй гих шалтгаанаар 18 жилийн турш хавд арсан байна. Эндээс үзэхэд ашиг сонирхлын тодорхой бүлэг этгээдүүд төгрөг нуурын ордын энэ асуудлыг хойш тавьж өөрсдөө албан тушаалын байдлаа уруулан ашиглаж ашиг олсон байж бодсошгүй асуудал харагдана. Ашигт малтамлын тухай хууль 5 дугаар зүйл 5-6. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтамлын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биержээр арилж байна. Энэ хуулийг зөрчсөн хүн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Гэтэл энэ том ордын хувийг дотоодын хөрөнгийн бирж дээр худалдаалалгүй 100% гадаадын компанид худалдсанаар Монгол ялагдаж хятадууд ялав. Нэг үгээр хэлбэл Монголын өмч Монгол улсын ерөнхийлөгч асангийн гараар орж хятадуудын мэдэлд очжээ. Харин одоо Монгол улсын засгийн газар баялагийг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх үндэсний баялагын сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор харьд алдсан ордуудаа эргүүлэн авах тухай асуудал дэвшүүлэхэд хамгийн ихний жишээ болсон Төгрөг нуурын ордод Монгол улсын төрийн тэргүүн байсан хүн холбогдсон байх жишээтэй. Эх оронч шударгын дүр эсгсэн хүн та эргэн бүрт баялагийг эзэмшүүлэх ажлын хүрээнд өөрийн хувь нэмрээ оруулж алдаагаа засна уу?